Сүүлийн хэд хоногт оволцож байгаа мэдээллүүдээс харуул ард олны дунд босоо гамбаа хэмээн алдаршсан. Авилгаж хулгайч нарт бол популист хэмээн адлагдсан сайн хүүгэн Ганбаатар ерөнхийлөгчд нэр дэвшгээр боллоо гэж байна. Ойрын их сурвалжаас нь нягтал бол үнэн гэж байна. Манан бүлэглэлийн жаргах замын садаавалж завших хүслийг нь тэг болоод байсан тул 2016 оны сонгуульд лойрын аргаар унгааж аваад санаа амарсан. Гэхдээ Бадарчин баярлах болоогүй байжээ. Босоо гамбаа манангийн засаглалтаа тэмцэхийн тулд арга барилаа өөрчилж Монгол ардын хувьсгалт нам дэлсэж Монгол ардын хувьсгалт намаас Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшгээр болжээ. Одоо хар пиарчд худалдагдсан сэтгүүлчд нам дамжсан урагч засарчгүй популист гихчлэн хараацгүй дээрээс нөгөө мө дипломоор нь жоохон хоргооныц өөр яав гэж. Ер нь бол бүхэн сижмээрээ хоорондоо холбогдож илгэлцсэн манан бүлэглэл элбэгдөржийн үүсгэсэн шудраг усын хонголын сүлжээ давтаагүй цоор ганц хүн гэвэл босоо гамбаагаас өөр хүн бараг үгүй юм. Улсын хурал сууж байсан 4 жил тэрбээр тендер аваад ч юм уу аль эсвэл нэг бүлэглэл нэлсээд өдийд гадаад дотоод явж хахаа шууны мах эдсэн шигэ жаалж явбал болох л байсан. Гэвч тэгээгүй 13 дугаар хороолдох хуучин байранда одоо ч байсаар л байгаа. Манангаа салгыг гэвэл эхлээд элбэгдөржөөс сал. Элбэгдөржөөс салыг гэвэл шудраг хонглоос салыг гэвэл шудраг босын хонголд нэнтэггүй хүнийг л ерөнхийлөгч болго. Тэр нь босоо гамбаа болж таарах баг. Монгол улс хямралаас гарч офшорт байгаа 17 тэрбум долларыг Монголд оруулж ирэх гэвэл оюу толгойн гэрээг лойвраас салгыг гэвэл одоо илэрч гисэн байгаа ч лойвөрчин эрх баригчид Монголын ард түмнээс нуучгаад байгаа өндөр нарангийн алтны ордыг Монголд ашигтайгаар байгуулъя гэвэл босоо гамбаагаас өөр сонголт үгүй байх. Авилгачтай байх ёстой газар нь байлга гадагшаа алдсан мөнгө оруулж ир. Орд газруудаа лойвөрчдын амаар биш дэлхийн жишгээр ашиглаж гүйцээ. Инхийн тулд зөв хүнээ сонго. Эцсийн үнэн гэвэл